За хөдөлмөрийн улсны доод хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдлолтой олон улсын жижиг нийцүүлэхтэй холбогдлолтой агуулга бол бас явах нь бол зөвөө. Гэхдээ ер нь эдийн засгт үзүүлж байгаа нөлөөллийг ингээ хараад үзэхээр бүртгэгдээгүй ажил хүчний тоог бас нэмэгдүүлэх, инфляцид нөлөөлөх, за орон нутгийн түвшинд бас одоо Улаанбаатар болон Төв суурин газраас илүү одоо бодит байдал дээр жоохон хүндрэл илүү одоо байх. За ажилгүйдэл одоо бас одоо бий болох бас нэг шалтгаан болох. За хамгийн гол нь ялангуяа одоо хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын хувьд бас одоо хамгийн одоо бас хохирол гэдэг юм уу зөвөр гүр даавар нь одоо бол гардаг. Ялангуяа улирлын чанартай ажлууд хийж байгаа энэ одоо бас одоо хүмүүсийн хувьд хөдөө аж ахуйн салбарынхны хувьд бас жоохон өндөрлөл бас тулгардаг. Тэр утгаараа бол тодорхой үн дээр гарах өөрчлөлт нөлөөллийг судалдаг, тооцдог, хариу арга хэмжээ авдаг энэ зүйлүүд нь бас ямар байдаг вэ? Энэ чиглэлийн одоо зүйлүүд ямар байгаа вэ гэдэг ихний асуулт байгаамаа. За хоёр дахь нь сая бас сайд бас хэллээ. Ер нь бол одоо шимтгэлийн тодорхой авах дүн гэж одоо үндсэндээ бол одоо ашиглагдаад байна гэж. Яг энэ одоо агуулгын хүрээнд ер нь одоо бачаргал даргаас би бас голчлоод асууя. Хуваарь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ер нь иргэд хичнээн байдаг юм бэ. За тэгээд одоо сар болгон одоо өөрсдийнхөө цайн дураар саналаараа одоо төлөөдөл өгдөг. Яг бодит байдал дээр одоо бас энэ төлж байгаа иргэдийг дэмжих чиглэлийн тодорхой одоо зээлэнд хамрагдах хусад чиглэлийн энэ боломжуудыг одоо олох чиглэл дээр бол одоо бас баг одоо ашиглагдах юм боломжгүй. За визэнд байдаг юм уу одоо бусад чиглэл дээр одоо бас орох юм боломжгүй ийм байдалтай л одоо байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн асуудлыг өөр нь бид нэр цаашдаа яах ёстой вэ гэдэг ийм хоёр дахь асуулт байгаа. За гурав дахь нь энэ оны 1 сарын 1-ээс малчны тухай хууль бас хэрэгжиж эхэлж байгаа. Үүнтэй холбогдлолтой тодорхой малчтыг дэмжих нэлээд олон заалтууд бас орсон. За түүний нэг нь бол одоо орон нутагт ажиллаад ингэ явж байхад бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөлттэй холбогдлолтой заалтыг маш тодорхой энэ хуулиар одоо бас олгоноо, нөхөн төлөвлөнэ гэдэг ийм агуулга бол орсон байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо явц ямар одоо байдалтай явж байна. Энийг одоо тусах асуудлыг эх оны төсөв болон бусад чиглэлээр оруулах бололцоо, судалгаа энэ саналууд одоо бас яаж явж байгаа вэ гэдгийг аль биесээр бас хэлэх нь зөв байна. За ийм асуулт. За сайд хариулна. За гангуйлаг гишүүний асуултанд хариулъя. Юу гангуйлаг гишүүн энэ яг одоо Монгол улсад бол яг нөгөө хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр одоо сайн дурынхаа даатгалыг төлж байгаа 134 мянган иргэд байна. 134 мянган иргэд. За энэ бол илүү дандаа нөгөө манай малчид за хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа зах дээр худалдаа үйлчлэгээ хийж байгаа ийм иргэдүүд ерөнхийдөө бас байгаад байгаа. За жижиг аж ахуйн нэгжүүд ч гэсэн ерөнхийдөө хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд яваад. Энэ тэгтээ хортой шүү дээ. Ер нь бол нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр төлөөд байна гэдэг бол ирээдүйд баг тэтгэвэр авна л гэсэн үг. Өнөөдөр одоо манай энэ иргэдийн дунд сая санал асуулга хийгээд бараг 100 мянган иргэд саналаа өгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахаар 100 мянган иргэд дэмжиж гин гэсэн. Их авилтаа шүү дээ. Яг ер нь бол ажил олгогч нар бол аль болохоор одоо юу гэдэг нэг алтын аваад авдрыг хайна гэдэг шиг залуу зандан насанд нь ажил хөдөлмөрийг эрхлүүлчихэд чамааг ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн эрсдэлд оронгууд чинь эсвэл одоо өтөл насанд чинь чиний тэр тэтгэвэр тэтгэмж над тамаагүй шүү л гэсэн юм харигс бодлого байхгүй. Тийм учраас одоо бид нар энэ нийгмийн даатгалын шимтгэлийнхаа энэ ойлголтын нийгмийн ойлголтуудыг ер нь бид нэр өөрчлөмөр юм байна. Сайн нөгөө ерөнхий сайд ирээд нөгөө ашигт малтмлын одоо амнаатын татварыг ард иргэд ойлгодог юм байна гэдэгтээ яг адилхан нийгмийн даатгалын шимтгэлийг ерөөсө шимтгэл хураамж татвар гэдээ ойлгоцсон. Уг нь бол энэ чинь хуримтлал байхгүй ирээдүйд хийж байгаа юм чинь хуримтлал. Энэ чиглэлээр бид нар энэ ойлголтуудыг ер нь өөрчлөх юм зайлшгүй одоо шаардлага байна гэж харж байгаа. Тэгээ нэг өдрийн одоо ингээд хөлсөөр хөдөө аж ахуйн салбартад ажилладаг ямаага самны гэж байна. За өдөрт үүдэн 70-аас 80 мянган төгрөгөөр одоо нэг ямаа өдрийн юугаар самнаад өгөөч. Ногоогоо тарья 100 мянган төгрөг. За өнөөдөр Улаанбаатар хотод энэ барилгын ажил дээр өдөр 100 мянган төгрөгөөр хурж ирээд ажиллаад өгөөч гэхээр энэ чинь ирж ажиллаж байгаа хүмүүс ерөөсөй байхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар нөгөө нэг цагийн ажлын үлсийг Монгол хүний нэг цагийн ажлын үлс энэ чинь нэмэгдэж байгаа байхгүй. Саяын хөдөлмөрийн үлсний доод хэмжээгээр. Одоо энэ чинь нэг цагийн үлс бол яг нэг цагаар дооцос нэг цагийн хөлсөөр олгодог байгууллагуудад нэг цагийн хөлс 3929 төгрөг байсан бол доллар 10 цент байсан бол саяын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлс хамгийн багадаа 4715 төгрөг болж бас нэмэгдэж байгаа ийм сайн одоо юу гэдгийг
одоо бодлого, сайн жишг юм байгаа гэдэг талаас нь одоо бид нэр харах хэрэгтэй. За юу яа? Хоёр дахь асуултанд хариулахад минут хүрэхгүй байна. 2 минут биш үү? Тэ. Энэ их малчны тухай хуулийн бий одоо хэрэгжилтийн асуудал байгаад байна. Тийм ээ. За энийг одоо би нэг сайн дэлгэрэнгүй ер нь нэг юм хариулж өгье. Сайтын минутыг нэмье. Тий. Энэ дээр бас бид нэр ойлголтуудаа бас нэг болгож авах хэрэгтэй гэж бодож байгаа. Би ч бас өөрөө хөдөөнөө сонгогдсон одоо гишүүн. За энэ дээр яг ямар асуудал үүсчээд байгаа юм бэ гэж. Ямар асуудал? Энэ малчны тухай хуулийг хэрэгжүүлэхэд. За ингэхээр ер нь өнгөрсөн хугацаанд бид нар энэ нийгмийн даатгалын одоо сан дээр маш их тийм ачааллууд үүсгэсэн улс төрийн үр дагавтай шийдвэрүүдийг гаргасч байсан. Бид нар 10 жилийн нөхөн тооцох тухай хуулийг одоо батлаж гаргасан. За эдийн засгийн өршөөл зарласан, малчтын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулсан. За олон хүүхэдтэй эхчүүдийн хүүхдийн тоогоор 1.5 жилээр одоо үржүүлд ажилд одоо тэтгэврт гаргадаг тогтолцоон шилжсэн. Гэх мэтлэнгээр одоо энэ улсын хурлаас гаргасан энэ тогтоол шийдвэрүүдийн бүх ачааллууд өнөөдөр нийгмийн даатгалын сан дээр ирээд нийгмийн даатгалын сан энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд өөрийн буюу татвар төлөгчдийн нийгмийн даатгал шимтгэл төлөгчдийн мөнгөөр энэ хуулиудыг хэрэгжүүлсэн. Нэг ёсондоо бол одоо шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явжсэн, хоримтлал хийгээд явжсэн хүмүүсийн мөнгөөр нэг хэсэг улсуудад хөнгөлөлт өгсөн гэсэн үг байхгүй юу? Хөнгөлөлт өгсөн. Энэ бол 5.6 их 80 төгрөгийн одоо бодиттой ачааллыг нийгмийн даатгалын сан дээр үүрүүлсэн. Уг нь шударгасаар юу байсан бэ гэхээр энэ хуулиуд улсын хурлын гишүүд хуулиуд батлуулж болно. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх их усрыг төсөвдөр суулгаж өгөх хэрэгтэй байсан юм бэл. Энэ 5.8 их 80 ачааллыг ингэ үүрүүлээд өгсөн. За малчт дээр яг юу болсон бэ гэж. За малчт дээр бид нар малчтын насыг 5 насаар наашлуулсан одоо хууль батлуулсан. Олон мянган малчт маань алга тассан. Олон улс төрчд маань одоо дахиж сонгогдсон. За гэхдээ хамгийн харамсалтай нь өнөөдөр нийгмийн даатгалын сан дээр маш том ачааллыг үүсгэсэн. Нийгмийн даатгал. Энэ нийгмийн даатгалын сан гэдэг чинь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн хуримтлал шүү дээ. Тэгэхэд өнөөдөр малчтын тэтгэврийн насыг наашлуулсантай холбоотой энэ хуулийг хэрэгжүүлснээр одоо өнгөрсөн хугацаанд бид нар 68 тэрбум төгрөгийн ачааллыг одоо бусдууд нь өрөөд явж байна. Малчтын нэрийн өмнөөс бусад шударгаар шимтгэл төлсөн хүмүүс өрөөд явж байна. 68 тэрбум төгрөг. Тийм ээ? Одоо дахиад дээрэс нь энэ хуулийг дахиж хэрэгжүүлье. Дахиад сунгая. Малчтад дахиад нөгөө ажиллаагүй төлөөгүй шимтгэлийн дахиж олгоё гэсэн хуулийг намайг хэрэгжүүлэх шахаж байгаа байхгүй? Хэрэгжүүлэх шахаж байгаа. За би малчтаа таалагдаж дахиж улсын хурал сонгох одоо улс төрийнхөө оног харах юм бол би маш хурдан энэ хуулийг хэрэгжүүлнэ. Тэгэхдээ би дахиж хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд хийж байгаа тохиолдолд энэ хуулийг хэрэгжүүлэх надад ийм одоо иргэний ёс зүй алга. Бусдын шийдвэрлэж байгаа шимтгэл, бусдын хоримтлуулсан шимтгэлээс нэг хэсэг улсуудад хөнгөлт хийдэг энэ гашуун бөгөөд энэ алдааг би дахиж одоо үргэлжлүүлэх хүсмээргүй. Тийм учраас би улсын хурлын гишүүдээс юу гэж хүсэж байна вэхээр хууль хэрэгжүүлж болно. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд одоо 38 тэрбум төгрөг жил бүхэн 38 тэрбум төгрөгийн их усүр хэрэгтэй байна. Тэмүүлэн гишүүн ээ. Тийм ээ? Тэмүүлэн гишүүн бол одоо улсын хурал дээр их тийм олон удаа дайрч байгаа. Олон удаа шүүмжилж байгаа. Би малчт би ч гэсэн тэмүүлэн гишүүнээсээ илүү тэмүүлэн гишүүнээс илүү малчттай хайртай. Надад жил бүхэн 38 тэрбум төгрөгийг улсын төсвөөр тавьж өгөөч ээ. Ган үлгэх гишүүнээ. Тийм ээ? Ингэсэн тохиолдолд За бочрол дараагийн асуултанд хариулах нь. 6 дугаар микрофон. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга. За ганх хөлөх гишүүний асуултанд хариулъя. За 2024 оны жилийн эцсийн байдлаар сайн дурын даатгалсан үнийн тоо 171,332 байгаа. За үүнээс малчин үнийн тоо бол 51,502 гэсэн тоо байна. За малчтын хувьд 2023 онд улсын их хурлаас батлсан нийгмийн даатгалын ерөнхий хууль заасны дагуу шимтгэлийн 50% улсын төсвөөс төлүүлж байгаа. За ингээд энэ 5 жилийн хугацаанд төлөвлөх юм хуулийн зохицуулалттай байна. За сайн дураар даатгуулж байгаа иргэдийн зүгээс хамгийн хүсэл тавьдаг нэг зүйл нь бол нийгмийн даатгалын үндсэн үйлчлэгээс гадна банкны зээл авахд нотлох баримт болгож өгөөч гэсэн хүсэлт ирүүлдэг. За энэ асуудлаар нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс арилжааны 13 банкнд хүсэлт явуулсан. Энэ дээр бол харин Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан журмаар энэ сайн дурын даатгалаар төлж байгаа орлогыг тухайн иргэний өөр авлагын харьцаанд оруулахад бол боломжгүй гэсэн заалт байд юм байна. Тэгээ ийм учраас боломжгүй байна гэсэн хариуг бол банкуд ирүүлж байгаа. Тэгээд манай За нэмж хариулна уу? 6 дугаар микрофон. нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс бас ямаараа дамжуулаад энэхүү журамд өөрчлөлт оруулах
тухай саналыг Монгол банкны ерөнхийлөгчд уламжлахаар бид нар бас ажиллаж байна. За визний хувьд бол одоо бид нар одоо Монгол улс цуугаа элчин сайдын яам консулын газарт бас шууд хандах эрх бол ерөнхий газарт бол байхгүй. Тэгээ ямаараа дамжуулаад энэ хүсэлтийг бас ер нь тавихаар бас ажиллаж байна. Бид нар баярлалаа. За агаан хүлээг шүү. Тодруулна уу? За хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарынхны хувьд одоо хөдөлмөр үйлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдлоо ямар эрсдлүүд тулгарч болох вэ? Сая бас одоо сайдын хувьд бас тэр ажиллах хүчинтэй холбогдлолтой асуудлыг бас хэллээ. Улам л яг хуу цагийн үйлс нэмэгдээд ажиллах хүчнийг одоо бас аваад ажиллахад яг хувийн хвшил талаас газар тариалан туслах материалын авахад одоо улам л одоо хүндрэлтэй бас болох юм одоо эрсдлүүд бас байна л да. Мөн дээрээс нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа залуучууд шинээр эрхэлж байгаа одоо бас хүмүүсийг л одоо бид нар энэ одоо бас тодорхой өөрчлөлтөөрөө ямар эрсдэл тулгарх вэ гэдэг дээр судалсан анхаарсан зүйлүүд нь юу гэдэг юм бэ гэдэг ийм асуултууд байгаа. Тэгээ энэ бол одоо яагаад гэх юм бол энэ өөрчлөлтийн хамгийн их одоо хүн дээр тусч байгаа хэсэг байгаа даа. Тэгэхээр тэр хэсгийг бол бид нар үл тоогоод одоо энэ ер нь агуулгаараа зөвөө гэдэг байдлаар бас яваад их зөвөө буруу гэдэг асуудал гамаа. За малчтын тухай асуудлыг бид нар дахиад сайн ярилцах хэрэгтэй. Аль болох талаас нь энэ хуулийг хэрэгжүүлэх талаас нь бид нар авч үзэх. Энэ хамгаалалтын сайд хариулна. За агаан хүлээг гүшүүн ер нь бидний энэ хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг одоо нэмэгдүүлэх гэдэг оролдлого бол би бараг 2 жил тутамд нэг биш. Бараг жилд 2-оос доошгүй байгаасаа л гэж би бодож байгаа. Аль болохоор хөдөлмөрийн үндэсний доод хэмжээ нэмэгдээд байгаасаа л гэж бодож байгаа. Хөдөлмөрийн үндэсний доод хэмжээ нэмэгдээд байхад Монгол хүний одоо ажлын цалин өс нэмэгдэнэ. За мэдээж нөгөө талдаа бол бүтээмж гэдэг нэг асуудлыг бид нар эзэж мартаж болохгүй. Мэдээж бүтээмжийг бий болгож ээж цалин өс нэмэгдэх хэрэгтэй. За яг ингээд хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг нэмэгдэхээр ингээд ийм жижиг одоо хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа улсууд жижиг аж ахуй нэгжүүд эн чинь чирэгдчих, хөлчин чирэгдчих юм биш үсттэй гэдэг нэг ийм болгоомжлол бол байгаа тэрийг бол үүсэхгүй. За тэгвэл яг бодиттой нөхцөл байдал дээр өнөөдөр яг одоо нэг сард одоо сарын цалин 792 мянган төгрөгийн одоо цалин авч байгаа хүн энэ Монгол улсад байна уу? Яг 792 мянган төгрөгийн цалин авч байгаа. Одоо энэ чинь хуучин 600 За нэмж хариулна. Тэгэхээр бид нар одоо аль болохоор энэ Монгол хүний цалин үлсийг одоо энэ бүтээмжтэй нь уялдуулж л одоо болов сар бүхэн болов жил бүхэн одоо ингээд нэмэгдээд яваад байгаасаа л гэж бодоод байгаа шүү дээ тий. Ер нь монголчууд тэнэг биш л дээ. Одоо яагаад энэ ажлын цаг өнөөдөр ингээд нэг ажлын цагийн хөлс 4715 болчиход байхад ирж ажиллахгүй байна. Нэг өдрийн одоо ямаа самнаад үрж ирээд ямаа самнчаач 100 мянган төгрөг өгөө гэхэд одоо хурж ирж ажиллахгүй байна гэдэг бол нэг тийм тэнэгдээ залхуудаа би биш гэж ойлгоод байгаа шүү дээ. Нэг тийм халуун чавцгаарцсан байдалтай ч бас биш гэж ойлгоод байгаа. Энэ бол өнөөдөр Монгол хүн бол илүү их тийм бүтээмжтэй ажилдаг гэдэгтээ итгэлтэй. Инээсээ илүү их тийм цалин өс одоо Солонгост очиод хамгийн өндөр ур чадвартай хамгийн өндөр цалин өнөөдөр монголчууд авч байгаа шүү дээ. Өнөөдөр Австралид одоо очисон монголчууд тэр барилгын төмөр бетон одоо тэр зангидал дээр хамгийн өндөр цалингуудыг авдаг монголчууд бий болчиход байна шүү дээ. Тийм учраас монгол хүн өөрөө юм ур чадвартай учраас ур чадвар